Сайн байцгаана үзэгчдээ Монголын сагсан бөмбөг дөрөнсөн сонирхолтой үйл явдлын талаар ярилцдаг Hoop-Notes нэвтрүүлгийн 2 дахь улирлын 35 дахь дугаар их хөөхөлж байна. Өнгөрсөн 7 хоногт дотоодын сагсан бөмбөгт сонирхолтой хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал 23 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дорногов аймгийн Сайн шан сумд болж өндөрлөө. За үүнээс гадна драфтын үйл ажиллагаа, драфтын нэрсийг авч одоогийн байдлаар нийт 201 залуус драфтад нэрээ өгсөн гэсэн мэдээлэл байна. За үүнээс гадна манай улсын багууд хөлийн чандад 3-3 болон BCL-ийн тоглолтуудаа хийлээ. Тухайлбал Чингдүү World Tour-д манай улсаас тус бүр 2 баг оролцсон эрэгтэй эмэгтэй ангилалд. За мөн одоо үндэсний дээдлигийн финал шалгараад байгаа бишрэлт металл болон хасын хүлгүүд баг BCL-ийн тоглолтуудаа тус бүр хийсэн. За үүнээс онцлох нь хасын хүлгүүд баг 3 тоглолтыг хөлийн чандад гэж гурвууланд нь хожил байгуулсан сайн үзүүлэлттэй их BCL өргөжлүүлж байна. Ингээд эдгээр сэдвүүдийн талаар бид өнөөдөр ярилцах болно. Өнөөдрийн зочин хөтлөгчөөр сагсан бөмбөгийн тайлбарлагч Цэн Баяр ажиллаж байна. Эргээд болж байгаадаа таатай байна тэндээ. За эргээд болж байгаа таатай байна. Та бүхэндээ бүгдэнд нь бас энэ өдрийн мэндийг хүргэе. Их олон сонирхолтой үйл явдлууд болсноос хамгийн сүүлд тэрглээ маань онцолсон BCL миний хувьд илүү онцгой байлаа. Учир юу гэх юм бол яг одоо энэ цаг мөчид явж байгаа үндэсний дээдлигийн финалийн цувралтай холбогдох болно. Энэ хоёр баг хоёулаа BCL дөрсөлдсөн. За аль багууд нь амжилтын хувьд бол тун сайн байлаа гэж хэлж болох. Ялангуяа хасын үлгүүд баг 3 тэг гэж хэсгээ ингээ ихтгэл төгс тэргүүлж байгаа гэдэг нь бол Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг ч гэсэн олон улсын тавцанд харуулсан маш сайхан үйл явдал болж байна. Тэгээд тэд одоо талбай дээр хүлээж авах тоглолтууд дээр яаж тоглох болоо гэсэн хүлээлт байна. Магадгүй ингээд хожигдлгүй дуусах бол ямар гоё вэ гэж бодлоо. За энэ удаагийн дугаард зайлшгүй ярих сэдв бол мэдээж оюутны лигийн драфтын мэдээлэл байгаа. Өнгөрсөн дугаарт бид бас оюутны лигийн финалийн үеэр драфтын талаар одоо цухас яриад өнгөрсөн бол одоо яг драфтын нэрсийг аваад эхэлчихсэн байгаа. 154 эрэгтэй 47 эмэгтэй нэрс өнөө өглөөний байдлаар ирсэн байна гэхээр маш олон одоо хүмүүс энэ драфтад нэрээ өгж байна. За үүнээс гадна энэ жилийн драфт зөвхөн нэг тойрог явагдана гэдгээр онцлогтой байгаа. Эрэгтэй ердөө 10 тоглогч, эмэгтэй 6 тоглогч ийхүү эрхчил үндэсний дээдлигт орох эрхээ бас одоо драфтаар авах нэ. Тэгэхээр энэ драфтын үйл ажиллагаатай холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн холбооноос бас мэдээлэл пост оруулсан байлээ. Тэрэн дээр бол үе шаттайгаар дараалсан драфтын өмнөх бэлтгэл сургалтыг хийгээд тэрэн дээр зөвхөн одоо драфтад нэрээ өгж байгаа тамирчид, төдийгүй дасгалжуулагчид, багийн арын албаныхын менежерүүд, багийн удирдлагууд яг дээрээс нь үндэсний дээдлигийн одоо арын албанд ажилладаг хүмүүс хамтдаа энэ бэлтгэл сургалт бол оролцдог. Улмаар хэнийг сонгох вэ гэд сая ярьж байгаачлан энэ одоо 200 орчим тамирчнаас. За эрэгтэйгийн одоо энэ 147 гэж ярих юм бол ердөө 10-ыг нь сонгоно гэхээр 14-т нэг боломжтой байна. Тэгэхээр энэ бол ер нь өнгөрсөн жилүүдээс хамаагүй багасч чинь тэр ч утгаараа илүү чанартай ийм тоглогчид орж ирэх боломж нь нэгж байгаа юм болов уу гэж харж байна. За мэдээж драфтын өмнөх бэлтгэлүүдэд ороод нэрээ буцаах боломж бол байгаа. Тэгэхээр энэ яг процессын талаар нэвтрүүлэх үндсэн хэсгээр бид ярилцах болно. Хэсэг хугацааны дараа зочдтойгоо студиэр уулзцгаая. Hoop-Notes нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өөрийгөө хайрлын өдрийн шүчээ Бакусаас ураатай Bacchus брэнд ажиллаж байна. За мөн спортын салбарын хөгжлийг дэмжиж ажиллагч M-Bank Arena, за мөн хамтдаа төрүүлж ялах нураатай Unitel Group тус ажиллаж байна. Ингээд өнөөдрийн дугаарын зочин хөтлөгчдөөр сагсан бөмбөгийн тайлбарлагч Насан Буян болон сэтгүүлч Инх Батнар хүрэлцэн ирсэн байна. За нэвтрүүлэгт эргэн тавтай морил. Тэргээ тавтай морил. Гадагш тустай мэдчихлээ. За их яг бусад дугааруудтай харьцуулбал амар жимэр 7 хоног болж өнгөрлөө. Учир нь хэм бол үндэсний дээдлийг бас завсарлчихсан байна. Дотоодын 3-3 тэмцээн бас одоо харьцангуй одоо амралттай, завсартай байна. Яг гэх юм бол World Tour энэ болоод за харин улсын аварга U23 буюу одоо яг эд үеийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн бас орон нутагт болсон гэдгээрээ онцлогтой ийм 7 хоног болж өндөрлөө. Та хоёрын хувьд бас гэхдээ одоо амраагүй л бах те ажиллаа хийгээл байж исэн баг. Тийм яг одоо ер нь бол сагсан бөмбөгийн улирал маань ингээд дуусах шатанда ороод явж байна. За 5 сарын сүүл гээд ерөнхийдөө хаалтаа хийх баг. Харин 3 сагсан бөмбөгийн улирал эхэлж байгаа. Энэ бол ерөөсөө дөнгөж эхлэл. Утсуноми опенер буюу Японд нээлтийн дэлхийн цувралыг бид өнгөрсөн 7 хоногт үзээд ирсэн бол за өнгөрөх
Бямб ням гаригуудад бол бүгд намтагтдаар дууссан. Чиндүү хотноо 2 дахь цуврал явагдаж өндөрлөө. Энэ цуврал юугаараа онцлог байсан бэ гэхээр манай Монголын багууд оролцсон энэ цуврал байсан. 2 баг орсон тий World Tour. Тийм. 2 баг орсон. Улаанбаатар MMC Energy оролцсон. Тэгээд Улаанбаатар Super Quest-с финалдаж ирэхэд авсан Баян архимыг даатгал багууд оролцсон байна. Энэ 2 багийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр бас олон хүмүүсийн анхаарлыг бол татсан байх гэж бодож байна. Миний хувьд бол бүх тоглолтуудыг нь үзсэн. Тэгээд өөрчлөлсөн шатнаас Баян архимыг даатгал багийнхан өрсөлдсөн шүү дээ. Тэдний үндсэн хэсэг рүү шалгарах боломж хэр байсан гэж бодож байна. Ер нь тоглолтын үр дүнгээс харах юм жижигхэн зүйл дээрээс л бүх зүйл эргэж байгаа харагдаад байсан. Тийм. Ер нь бол яг баасан дорж алтан гэрэл авирн мэд за тэгээд хин нөгөө нэг нь Чингүү. Тийм Чингүү. Энэ дөрв бол ерөөсөө 3 үсгсэн бөмбөгөөр хичээлж байгаагүй биш, тоглож байгаагүй биш, туршлагатай ийм тамирчид. Гол нь нэг дэлхийн цувралд анх удаага оролцохтой ингээд урьдчилсан шатнаас хэрхээ аваад орно гэдэг бол одоо их чанга. Яагаад тэгэхээр урьдчилсан шатнд тэдэнтэй хамт Себин Врашар гэж баг байсан. За мөн нэмээд Йокохама гэж 2 баг байсан. Тэгээд хамгийн ихний тоглолтоо Врашарын эсрэг хийсэн. Тэгээд өчигдөр баасан дорчтой ярилцаад байж хахад өмнөх одоо яг Чиндүүд онгоцноос газар зочд буудалтай шөнийн 3 цагт очсон юм байлээ. Тоглолт болох өдрийнхөө өмнөх шөнө гэсэн үг шүү дээ. Хэдхэн цагийн дараа л тоглосон юм байна шүү дээ. Тэгээд ерөөс нэг 4-5 цагийн нойр аваад тэгээд тоглолт болох талбайлгоо хөдлөөд халаалтаа игээд өглөө 9-өөс тоглолтно. Бараг 2-3 цаг л унтсан юм шүү дээ. Яг хамгийн ихэнх урьдчилсан шат 60-аас эхлэнгүүтээ 2 тоглолт дараалаад нэг 20-30 минутын зайтал хийж байгаа шүү. Тэгэхээр бол тэгээ би тэндээс нэг анзаарсан зүйл нь эхлээд нөгөө хэсгийнхаа илүү хүчтэй багтай биш нөгөө Йокохаматайгаа тоглолцсон бол боломж арай их байх байж тээ. Арай нэг талбайгаа мэдрээд магадгүй нойрноосоо нэг жоохон сэрээдчих юм уу те. Тийм байх байсан болов уу гэж жоохон харамсчихлаа. Тийм тэгээд сайн талаас нарыг гэх юм бол манай Баян архин багийн хувьд одоо Сербийн баг хэдий одоо ингэж Врашар гэж жижиг баг юм шиг сонсогдож байгаа боловч Сербийн U23 насны шгшээ гэж явдаг ийм баг байгаа. Тэгээд энэ багийнхан чинь нөгөө бидний мэддэг өвбтэй те нөгөө бидний мэддэг одоо Лимантач гэх юм уу ингээд том багуудтай хамт бэлтгэл хийдэг. Тийм учраас яг тэр төвшөндөө л ерөнхийдөө тоглолтыг үзүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм сайн багтай манай Баян архин багийн хувьд бол сайн үзсэн. Тэгээд эцсийн мөчөдөл нь ялагч хувь зай шийдэгдсэн гэхэд бол. За манай насан буянгийн Бродерсын бүрэлдэхүүн чинь яаж өөрчлөгдсөн юм бэ? Баасан дорж инх хамглан байсан баг тий. Юу 3-3 дээр нүү? Тий. Инх хамглан байгаагүй. Тий. Энд чинь болохоор нөгөө Баян Пролигийн бүрэлдэхүүн шүү дээ. Тэгэхдээ энэ чинь болохоор завхан гэд тоглолдог. Тийм юу юм бэ? Завхан нэг даатгал завхан сайн скорыг Би тусдаа. одоо энийг яг бүгдийг ярих гэдэг юм. Би нөгөө нэг таад мань мэдж байгаа шүү дээ. 3-3 подкаст гээд хийж байгаа тийм ээ. Энэ бол 3 дахь дугаар нь энэ 7 хоногт гарах хэрэгтэй. Тэгээд баскетыг ярилцж байхад завхан миг даатгал гэж нэр өгч одоо өгмөр байсан. Уг нь бол ивент итгэгч нэг. Гэхдээ нөгөө нэг завхан сайн скор гэж баг байгаа учраас яг тийм нэр өгөх боломжгүй. Тэгэд Баян архин гэдэг нэр өгсөн. Юу өнгөрсөн жил болохоор Тэнгэр архин биш ээ. За нэг эцнийг тийм их үү тий. Тэгээд миний хамгийн их онцолж хэлмээр байгаа зүйл нь одоо эдгээр тамирчид өнгөрсөн жил ингээ Фролиг дотооддоо их тоглосон, тэмцээн уралдаанд орсон тэгэнгүүтээ хоёр дахь удирлаасаа эхлээд дэлхийн энэ мэрэгжлийн багуудын хамгийн том чансаатай тэмцээн болох World Tour очиод тоглосон гэхээр одоо хамгийн өндөр зэрэглэлийн тамирчид болох шатандаа нэг талаараа ингээ орчлоо. Их гоё мэдрэмжийг авсан байх, гоё туршлага болсон байх. Удахгүй магадгүй ингээд хэсгийн шатнуудад яг албан ёсоор тоглоод явах болов уу гэж бол найдаж байна. Тийм тэгээд ерөөсөө юу харуулж байна гэхээр бидний яг нэг шууд амжуулаад идэг те манай 3-3 холбооны зохион байгуулдаг пролиг маань дараагийн одоо зогсоол нь юу байж болох вэ? Энэ тэмцээний зохион байгуулснаар ямар ашигтай вэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Өмнө нь зөвхөн Улаанбаатар сансар гэж мэддэг байсан бол өнгөрсөн жилээс бид нар завхан сайн скор гэж мэддэг болсон. Энэ жилээс ингээд Баян архин цаашлаад одоо хүчнөө багууд гарч ирэх л баг те. Тэгээд дээрэс нь пролиг тоглосон тоглогчид зөвхөн 3-3 гэхгүй дараачлахаа лигтэй хүртэл илүү өнүүлөөтэй илүү бэлтгэлтэй орж ирээд байгаа шүү дээ. Гол нь үндэсний дээд лигийн багууд бүгдээрээ тэр пролигт нөгөө тамирчтай аль болох оролцуулахыг хүсээ зарим нь бүр 2 баг гаргаж тоглоулаад байгаа нь яг нөгөө бэлтгэлтэй орж ирнэ гэдэгтэй хамгийн их холбоотой тэр утгаар л энэ зуны туршид бас тэгж тоглох шалтгаан болд юм байл. Тийм л зүйл боллоо да. Тэмэгтэй ярих юм уу? За 3-3 сагсан мөмгийн талаар подкастн дээрээ бас илүү дэлгэрэнгүй ярих байх гэж би бодоод байна. Тэгээ өнөөдрийн манай ярих гол сэдв бол мэдээж BCL Бишэл Металл баг Тайван Pilots багтай нэг тоглолт Хилийн чандад тоглолтоо хийчээд
эх орондоо эргэн ирсэн байгаа. За хүлгүүдийг бодвол харьцангуй наан нь одоо эх орондоо ирээд финалда бэлдэж байгаа л гэж бодож байна. За энэ тоглолтын талаар. За Метал ч нөгөө A хэсэг болохоор эхний 2 тоглолтоо хийсэн байсан. A хэсгийн тоглолтод эхэлж явагдаад араас нь B хэсгийн тоглолтод явж байгаа. Тэгээ нөгөө зочлон тоглож байгаа сүүлийн тоглолт нэс тэ. Тийм, сүүлийн тоглолт нь. Тэгээд нэмээд Devon Scott байхгүй. Тийм, их баясгалан байхгүй. Тийм, их баясгалан тэр чинь хазгай гიშгцэн тийм. Яг финалийн тоглолтын дээр хазгай гიშгээд тэгээд энэ тоглолтод аялын тоглолтоор яваагүй. Ер нь бол Pilots-ийн яг Ливанор тоглогчид ч гэсэн маш үр дүнтэй тоглолтыг үзүүлдэг. Сайн чанартай Ливанорууд байлээ. Тэгээд энэ тоглолт чинь гол зүйл нь юу байсан бэ гэхээр чинь Бишрэл Метал баг нөгөө финал дээр 2-1 эхний 3 тоглолтоо хийчээд аялын тоглолтоор хүлгүүдээр цуг явсан шүү дээ тийм. Тэгээд хүлээлтийн хувьд ч Монголын сагс сонирхогчид бас Металыг нэг хожино гэсэн хүлээлт хүү эхлүүлсэн баг гэж бодоод байна. Тэгээд Скот байхгүй, энэ хоёрсгал ингээ багийн одоо гол ачааг үүрж ийсэн тоглогчдын ингээ хоёр нь оролцоогүй шүү дээ. Тэгээ гарааг харахад Батуйг Цэдэвсрүү 2 гараанд нэмэгдсэн. Нэгдүгээр гарсан. Тэгээд өмнө ч гэсэн хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Яг ингээд багийн нэг Ливанор тоглогч нь байхгүй болсон. Тэгээ баясаа гэмтэлтэй байгаа тохиолдолд Бишрэлт Метал сонголт хийх шаардлагатай болно. Яг энэ хоёр тэмцээний аль нь илүү ач холбогдол юм бэ гэдэг. Тэгээд хамгийн одоо ойрхон байгаа гэх юм уу та боломжит тэмцээн гэх юм бол мэдээж үндэсний дээдлийг байгаа. 2-1 харьцаатай цуврал одоо ердөө нэг хожлын зөрүүтэй байгаа учраас тэрэндээ илүү анхаарсан тоглолт болсон. Энэ юунаас харагдаж байна гэхээр их тэмүүлэн талбай дээр маш удаан байсан. За их цогтын дүлгөөн тий одоо бүрдөрж ч гэдэг юм. Энэ тоглогчд бол нэлээд удааны үеийг талбайд өнгөрүүлсэн. Энэ тоглолтын дээр бас статистикийн хувьд хамгийн одоо үр нөлөөтэй efficiency гэж ярьдаг. Үр нөлөө сайтай тоглогчдоор дүлгөөн статистикийн хувьд бас нэрлэгдсэн байсан. За энэ тоглолтын хайлайтыг бас өнгөрсөн дугаар дээр бид ярьсан. Яагаад дахин ярьж авъя гэхлээр одоо Бишрэл Металын нөхцөл байдал, Бишрэл Метал баг одоо яг ямар хуу байгаа вэ? Одоо хамгийн сүүлийн үеийн нөхцөл байдал ямар хуу байгаа вэ гэдгийг эргэж сануулгах зорилгоор энэ хайлайтыг үзэж байгаа юм. Тэгэхээр одоо энэ 7 өдрийн өмнө болсон тоглолт те 7 өдрийн өмнө болсон 4-р сарын 30-нд болсон тоглолт. Одоо Бишрэл Металын нөхцөл байдал ямар хуу байх бол финал дээр магадгүй Бишрэл Метал бас ямар хуу дүр төрхтэй орж ирэх бол гэдэг хүлээлт таамаглал байна вэ? Ер нь бол аль болох залуу тамирчтай бисэлийн одоо тий удирдлын үеэр ч юм уу яг энэ плей-оффын үеэр ашиглаж чадаагүй илүү одоо задлж чадаагүй тийм залуу тамирчтай л яг энэ бисэлийн тоглолтод оруулж ирэх болов уу гэсэн ийм бодол миний хувьд бол байна. Эргээд хасын үлгүүдийн эсрэг илүү өргөн фронтоор цуурлын 4 дахь тоглолтод орж ирэх баха. Та энэ хойсголонгийн бэлтгэл сар мэдээлэл байгаа юу? Яг яг бол албан ёсны тийм мэдээлэл бол байхгүй. Гэтэ шагаагаа гიშгч нь хэрэг өөрөө бөмбөг залж байгаад гიშгсэн шүү дээ. Тэр ихээр доор жилийн 2-7 хоног байх хэрэгтэй баг тий. Гэхдээ юу ч гэсэн энэ 20 хоног завтарлаж байгаа учраас тоглох бол гэсэн одоо найдвар байна. Яах харахгүй Бишрэл Металын финалийн сурал анхныхаа аврагын төлөө бүх зүйлээд ажиллаж байгаа учраас одоо энэ хойсголон байхгүй бол энэ хожих бараг л боломжгүй үл шилжиж штэ. Тэгээ BCL дээр ч бас нэг сул тал нь нөгөө багууд нь 3 лиг онортой байгаа. Метал 2 лиг онортой. Нэмээд нэг нь байхгүй болсон. Монголын хамгийн шилдэг тоглогчдын нэг нь бас байхгүй. Тэгэхээр ялчгүй бол бүрэлдэхүүний хувьд бол их ялгаатай болж байна л да бас багуудаас. Тийм. Тэгээд одоо яг 5 сарын 11-ээс 15-нд болох тоглолтууд чинь гол хэсгээс те хэн гарах вэ? Одоо эцсийн найдвар тийм. Цаашаа тоглох уу гэдгийг шийдэх юм эцсийн цогцлтуудыг өгөх ёстой тоглолтууд болж байгаа учраас Металын хувьд бол тэгж их одоо ачаал бүр одоо тий юу гэдгийг дараагийн шатнд тоглоё гэсэн тийм том амбиц байхгүй болов. Финалд бол илүү хүчтэй орж ирэх баха. Яг тэр гол тоглогчтой илүү BCL дээр амрааж байгаа болохоор тэр тоглогч нь илүү амралтай орж ирнэ. Тэгээ илүү сайн амжилт бэлдэх байх. Хүлгүүд зориулсан бэлтгэлүүд их сайн. Металд одоо итгэж болох найдах металлын хөгжөөнд дэмжигчид хүлгүүдийг хожноо гэх те металл илүүрхнэ гэдэг тийм бодол орж ирэх илүү одоо хүчтэй болгож байгаа зүйлс нь юу гэх юм бол за мэдээж инх хойсголон бэртлээ эдгээгээд ороод ирэх болов гэсэн найдвар. Дээрэс нь Баерн Весли ууган баяр гэл. Ерөөсөө энэ гол 3 тоглогчийн тоглолтоос бүх зүйл хамаарж байгаа шүү дээ. Тэгээ бусад үүргийн тоглогчдын үр нөлөө одоо нэг үлрэлт байснаас ахаа нэг хэдэн хувиар өөрийгөө илүү харуулж чадхал юм бол асуудалгүй хожих боломж байгаад байгаа. Ягаад тэгэхээр хоорондоо олон удаа уулзраад харан тоглосон, өнгөрсөн жил финал тоглосон, энэ үлрэлт 3 тоглолоо. Одоо ингээд финал дахиад 3 тоглолцсон гэхээр аль алигаа сайн мэддэг ийм багууд учраас асуудал
арай нэг өөр байх болов. Дээрээс нь нөгөө Чиманга болов. Шин Ингээ. Яг уу тэр тоглохгүй шүү дээ үндэсний дээдлих. Тэгэхээр бас шал өөр. Тэгэд бас нэг юм байна л да. Грек дасгалжуулагч яг энэ сая Pilots эсрэг хийсэн тоглолтоос тэр хэрэгтэй үүргийн тоглогчтой олж харсан болов гэж боддог. Дэлгөөнийг гаргаж ирээд нэг хоёр шидэлт хийлгээд суудлагдаг ч юм. Эсвэл нэг тиймэрхүү тоглолтоо өөрчилж одоо юу гэдгийг яг баясаагаар, уугнаагаар, Wesley-гээр нүдээд байх биш. Илүү одоо ингэж өргөн фронтоор өргөн бүрэлдэхүүнээр л тоглох юм бол одоо үлгүүдийн эсрэг хангалттай боломж байна гэж л харж байна. За харин нөгөө талд хүлгүүд ямар нөхцөл байдалтай одоо ямар байгаа вэ гэдгийг үздэсгээ. Энэ бол Хилийн чандад хийсэн 3 дахь тоглолт. Сүүлийн тоглолт юм байна. Сүүлийн тоглолт Hightech багийн хувьд одоо хөснөгтийг тэргүүлж байгаа Hightech багийн эсрэг хийсэн тоглолт байгаа. За сайн мэдээ А2 бол багтаа иргэн нэгдсэн гэдэг нь бол маш сайн мэдээ байгаа тэдний хувьд. Hightech чинь ерөнхийдөө Таиландын шиг шавж байна шүү дээ. Тасгалжуулагч нь хүртэл Эдвард Торрес сая SJFC нөгөө багийн ерөнхийлөгч лөө захирлаа Саксмонбог хариуцж ерөнхийлөгч ажиллаж ирсэн. Энэ ирхэн буцаад очиод энэ баг дээр бол ажиллаж байгаа харагдан лээ. Фредерик Лиш, нөгөө Морган байсан. Нөгөө 27 дугаартай чи хэн блэ? Буандун билүү? Тийм, Буандун. Тэр байсан. Хамгийн мундаг шидэгч нь байгаа шүү дээ. Jasonuk гэж. Jasonuk Hightech basketball. Ер нь бол Таиландын шигшээ тэр чигээр дасгалжуулагч нь хүртэл яг Таиландын шигшээгийн одоо туслах дасгалжуулагчаар ажиллаж ирсэн. Өөрөө ч гэсэн Таиландын шигшээдээ тоглодог байсан ийм залуу. За саяхны хүртэл лигт хүртэл тоглож ирсэн. За энэ тоглолтын хувьд гэх юм бол маш тэнцвэрхэн өрнөсөн их сонирхолтой яхав тоглолтын давуу талыг манай хүлгүүд их ихтэй одоо өөрсдийн хяналтанд их сайн байлгасан гэж хэлж болно. Ингээд бариулах үедээ дасгалжуулагчийн зүгээс тайм аваад эргээд тоглолтыг хяналтандаа маш сайн байлгасан гэж хэлж болно. Тэгээд эхний хагаст бол нэлээд тэнцвэрхэн өрнөсөн. Хоёрдугаар хагаст ер нь эхний хагастай хижилхэн дүр зургаар ерөөхдөө явагдсан. Хүлгүүд ер нь энэ хэсэгт зочлон тоглосон хамгийн хүн тоглолт нь энэ байсан ба. Тийм. Өмнөх 2 хожил бол их олон онооны зөрүүтэй өндөрсөн шүү дээ. Тэгэхээр BCL-ийн тоглолтуудаас хүлгүүдээс ахаад нэг онцгорж байгаа тоглогч гэх юм бол гадаад тоглогчоос илүүтэйгээр Монгол тоглогчдын дундаа Барсолд байла. Тэгээ Барсолд гэж энэ залуу 2 дахь хөлрөлдөө үндэсний дэлийг тоглож байгаа эд үгний одоо оюутны багаас орж ирээ шууд авраг болсон. Одоо бүр ингээд олон улсын төвшөнд ийм өндөр сэтгэл зүйтэй тоглож чадах тоглогчоо гэдгийг харуулж байгаа нь бол үнэхээр сайхан байна. Тэгээ би бурууснаг бол чи 2 жилийн өмнө оюутны лигийн аврагын тоглолт нэр Итүгний сэлгэнээс гарч тоглож байсан санагдаж байна. Тийм. Гараан сэлгэнээс үү? Төвшиг Иржан 2 гараанд байсан санагдаж байна. Тэгээ Барсал сэлгэнээс тоглож байсан. Тэгэхэд ингээ 2хан жилийн дотор энэ хэмжээнд дээжилсэн байна гэдэг бол нэгдүгээр дөрийнх нь одоо хөдөлмөр, хоёрдугаар одоо багийн арын алба салжуулагчдын бүрэлдэхүүн сайн ажиллаж байна. Яг энэ тоглогч дээр бол үнэхээр одоо магтах бүх гоё үг бол үнэхээр дуусчаал байна. Тийм. Тэгээд яг энэ тоглолтыг одоо тайлбарлаж байгаа залууг манай Саксмонбог сонирхогчд бол ер нь баг мэддэг болсон баг тий. Зүгээр baby, сайхан амраарайч гэдэг юм уу. Тэр үгнүүдээр нь. Тэгээд тэр тайлбарлагчид юу гэж онцолж ирсэн бэ гэхээр Зүүн Азийн ирээдүйн одоо будагтай талбайн тоглогчдыг тий өнгө төрхийг тодорхойлох 2 тоглогчийн өрсөлдөөнийг бид өнөөдөр үзэж байна. Нэг нь болохоор Таиландын жигшээгийн Ижисү гэж яг азаатай жицүү залуу байгаа. Нөгөөх нь манай Az2. Энэ 2 тоглогчид тий 20 настай. Энэ 2 тоглогчийг бид ирээдүйн 10 жилийн одоо яг энэ Зүүн Азийн Саксмонбогийн одоо өнгө төрх гэж харж болох юм шүү гэсэн ийм тайлбаруудыг үзсэн. Тайлбарлагчийн хэлсэн шиллээс ахаад нэг онцлох юм байсан шүү дээ. Өмнөх тоглолтын дээр нэлээ те. Нөгөө Казанс очоод энэ багийг хожиж чадаагүй, аврагын төлөө шалгарч чадаагүй гэх те. Тэр бас их сонирхолтой байсан. Казанс би чааг ойлгож байна л гэдэг. Тэгээ хүлгүүдийн өмнөөс бас ахаад баяр хүргэе. Хүлгүүд ингээ 3 тоглолтод гурвууланд нь хожлоо. Хожихдоо ер нь бас илүү байж чадлаа тий. Яхаарахгүй бүрэлдэхүүн бүр ингээл тоглолоод одоо энэс ч илүү байх боломжтой гэдгийг харуулсан л тоглолтод байлаа. За New Taipei Kings, Hightech, Adroit гэсэн гурван багийг хоцсон. New Taipei Kings болохоор нэг тоглолт өчигдөр тоглосон тийм. Өчигдөр Hightech-тэй тоглоод. Би сая андуурсан маш Hightech хүснэгтийг тэргүүлж байгаа гэдээ андуурсан. Тийм, Hightech-тэй тоглоод New Taipei хожоод хэрвээ Hightech New Taipei Kings-ийг 9-9-с дээш онооны зөрүүтэй хожсон бол боломжоо хадгалж үлдэх байсан. Одоо бол ингээд Hightech бүр ер нь бол боломжгүй гэд хэлчихэд бас буруудахгүй. Тэгэхээр бас нөгөө талаас харахаар нөгөө Монгол толох тоглолтууд дээр их хөвтэйхэн болж ирж байгаа байхгүй манай багуудын хувьд. За нөгөө хэсэгт бол Тайван Pilots гэх баг нь бол
хэсгээс гарах нь бол тодорхой болсон. Шүгэн дөрвөлөө орсон байгаа. Би гэсэн тэр New Taipei Kings-ээс Jeremy Lin тоглоогүй. Тоглолтыг үзэж байгаа харагдсан. Detroit-оос Lance Stephenson бас байгаагүй. Сүүлд мэдээ харж байсан Lance Stephenson Индианагийн плей-оффын тоглолтыг үзсэн явж байсан. Сүүлд нөгөө ACC Asia Challenger Cup-д тэмцээний хүрээнд гэрээ хийсэн байлээ энэ багтаа. Тэгээд нэг тоглолт нь 83 он авсан байлээ. Тэрнийхээ дараа Америк руу удахгүй Майкл Бислитэй нэг эсрэг нэг тоглох нэг тэмцээнд орох юм байна. TNC гэдэг. Тэр нь болохоор яг нөгөө бокс MMA-ийн дүрмтэй яг нэг эсрэг нэг тоглолдог. Main event нэг 5 тоглолттой жилтлөө. Тэнгүүтээ яг нэг тоглолт нь $10,000 боцоотой, оргил тоглолт нь $100,000 боцоотой. Lance тэр оргил тоглолтод нь Майкл Бислитэй тоглосон. Мөнгө өгөөл явж байгаа. Тэгэхээр бас яг Монголд ирж тоглох нь үгүй юу гэх тээ. Хэрвээ ирээ тоглодог бол үнэхээр гоё байна. Мэдээж Стивенсний хармаар байна. Дээрээс нь Jeremy Lin бол харин ирэх бах тийм үү. Тоглох уу үгүй юу нь бол дараагийн асуудал юу ч гэсэн. Багтаага л хамт байгаад л шүү дээ. Jeremy Lin-ийн талаар нэг мэдээ гарцсан байсныг уншсан. Нуруундаа авсан бэртэлтэй. Тэгээд тэр бэртлээ эдгэх гэж нэг одоо юм та хэрэгэлсэн юм уу да тарианаар ч юм. Тэр нь допингийн юм дээр шалгагдчихаа гэсэн тийм мэдээлэл явж ирсэн шүү. Би нэг өчигдөр урчигдөр уншсан санагдав. Яг эцсийн нөгөө үр дүн бол тодорхой болоо. Багтаараа ирэх нь бол баталгаатай. Тийм. Юу ч гэсэн тэгээд үзэгчд маань энэ банк харианаад очиж Jeremy Lin-ийн хажуугаас нарах боломжтой байх болов уу гэж найдаж байна. Магадгүй нэг гад завшаан тохиолдоод тамтай зургаад аруулаа гар үсгийг авдаг ч юм уу те. Сагсамгийн сонирхчдын хөгжин дэмжтэй хувьд бол их гоё үйл явдал байх бах. За хөлгүүдийн хувьд хэрвээ хэсгээс гарах юм бол цаашдаа тэдний аялал хэрхэн үргэлжлэх вэ? Тэгэл одоо дараагийн шатны Япон, Солонгосын одоо томчууд руугаа тийм томчууд руугаа очно гэсэн үг. Японы Б дивизионы авраг байгаа, бүгд намд Солонгос улсын томчууд байна. Тэгээд хятадын багууд байна бас тийм. Гол нь энэ дараагийн шатнд 6 сарын ихэр болох юм хуваартай гэсэн санагдаад байна. Одоо ч нөгөө хэсгээс 2 баг гараад шүгийн 4-гээ тусдаа болно шүү дээ. Тэндээсээ 2 баг нь дээш орно. Тийм, шүгийн 4 ч нь болохоор яг манай Улаанбаатар хотно 5 сарын 30, 6 сарын 1-нд байсан баха. Обер болохоор тийм мэдээлэл байсан уу? Аа. Тэгж харсан. 5 сарын 30-наас 6 сарын 1-нд. Тэгэхээр одоо хүлгүүд 3 хоног байсан юм. Металл 2 юу ч гэсэн ингээд цаашаагаа гарвал үнэхээр гоё юм. За хүлгүүд бол маш том боломж үүссэн. Хэдийнэ 3 байц. Одоо талбай дээр их тоглолтуудаас магадгүй хайтех нь харьцангуй сул оролцлоо гэж бодох юм бол ингээд хожоод дахиад нэг хожчиход бол ер нь цаашаа шалгах магадлал өндөр байгаа шүү дээ. Нөгөө талаас металл бол харин үлдсэн тоглолтууд дээр одоо яаж анхаарлаа хандуулах нь, хүчээ хэрхэн гаргах нь, өөр тоглогч нэмэх нь үгүй юу гэдгээс хэцүү шалтгаалах байна. Сайтгийн нөх хэлчихсэн хүлгүүдийн тэр шинэ згонор хизээний хүлгүүдэд байсан юм шиг ямар гоё зогссон. Харин тийм. Тэгэхээр арын алба бас маш сайн ажилласан маа тэр тоглогчийг яаж судлаад яаж одоо гэрээ хэлсэн хийгээд бас багтаа нэгтгэж тэр одоо бас арын албыг магтаас өөр аргагүй л болж. Тэгээд дээрэс нөгөө багийн систем яалч нэг суудсан баг ондоо байна те. Тоглогч дээр суурилсан, систем дээр суурилсан баг гэдэг нь ялж гаргаж. Тоглогч нь ч гэсэн тийм баг руу очиж тоглоход асуудалгүй зохицдог гэсэн сагсамгүй сайн ойлгодог тийм тоглогч байгаа харагдчихлаа шүү дээ. Милертэй тоглож чинь тоолбортой цуг гаргаад тоглуулахар чинь ямар өндөр болчихд юм бэ? Тэгээд ерөөсөө юмыг сайн судлан, сайн төлөвлөнө гэдэг чинь ямар үр дүнтэй вэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Тайванд очиж ихний тоглолтоо хийсэн. Тэгэхэд Тайванд тоглож исэн Лигванерыг шууд тоглуулад ингээд явна гэдэг бол нэгдүгээр нөгөө тоглогч нь бас эсрэг тоглож исэн одоо New Taipei Kings гэдэг юм уу те. Тэр багуудаа мэдээлээ шүү дээ. Энэ бас том давуу тал болсон болов. Тэгээд яг энэ залуулсан мэдээж Монголын их олон багууд одоо их байх. Гол давуу тал нь зүгээр нэг бөмбөг нэхэд суудаг тоглолч биш байгаа тэнтэй зогсдог. Яг нэг хар ажилд явах хэрэгтэй бол явдаг, хоёрт боломжийг үүсгдэг. Тэгээд нөгөө өөрөө бас давтлах зөвхөн давтлыг ихгүйгээр хамгаалтан дээрээ сайн ажилдаг. Тэгэхээр яг л олон хүмүүсийн хүсэх, олон багуудын хүсгэл ийм тоглогч байна. Та тэгээд энэ дээрээс анзаарсан бол хүлгүүдийн хамгийн онцлог зүйл юу байсан бэ гэхээр энэ 3 тоглолтын дээр за бүр сүүлийнх дээр бүр онцгой нь давталгааны самбар байсан шүү дээ. Эсрэг багийн давталгааны самбарт бүсэд оронгуудаа 3-4 дараалж давтлахыг бол зөндөө олон харлаа шүү дээ. Тийм тэгээд яг энэ Биселийн Бронксын 3 тоглолтоос бол бас нэг онцлохгүй байж болохгүй тоглогч нь бол мөнх төвшин. Яг багийнхаа залуу тоглогчдыг одоо лид хийгээд удирдаад өөрөө ч гэсэн талбай дээр маш олон минутыг өнгөрүүлж байна. Олон минутыг өнгөрүүлэхдээ үр дүнтэй тоглолтуудыг үзүүлж байна. Тэгээд бас Зүүн Азийн сагсан бөмбөг ер нь Барсуулт гэж тоглогчийг нэлийн тод томруунаар харсан бол ямар өндөр ажиллагаатай тоглогч вэ гэдгийг тий. Сүүл би нөгөө мөнх төвшнийг нэмэлт цаг дээр онцлог тоглогчоор 7-ны онцлогоор тодруулаад харж байсан чи финалийн эхний тоглолтод 3 минут тоглосон юм билээ. Тэгээд 2 дахь тоглолтод 11, 3 дахь тоглолтод 17 минут гэдэг маш ихээр ингэ нэмэгдээ ирсэн. Тэгэхээр тоглолт болгонд
одоо үзүүлж байгаа тоглолтын сайжирч байгаа учраас минут нь ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд нөлөө нь яалч үнэхээр гоё юм. Тэгээ тэр хоёр тоглолт хоёулын финал дээр хоцсон юм биш үү? Тэгээ ялангуяа сүүлийн тоглолтын яг шийдсэн хоёр шийдэлтийг дараалал хийсэн шүү дээ. Тэндээс эхлээ хийсэн. Ер нь бол тэгээд яг Батөвчний бэлгүүн ч гэсэн Муушуу ч гэсэн яг нэг удирдлын үеэр нэг жижиг бэртэлтэй ч юм уу те ингээд тоглолтод оролцохгүй байсан. Яг энэ цохилтыг хийх гэж л ер нь бүтэн удирдлын турш бэлдсэн болов уу гэж. Хамгийн бэлгүүн тоглох гэжтэй хоёр талын дээр. Тийм ер нь нэлээ амарсан байдалтай тэр яг VIP суудал дээр зогсож байгаа хэрэгцсэн. Хөлгүүдийн залуу тоглогчдоос үнэхээр одоо юу гэдэг сэтгэл азтай нэг бодлоо. Бэлгүүн сэргэлэн мөнх төвшин гэсэн одоо 89 тимийн одоо үлдсэн цөөхөн тоглогчтой хамт ингээд тоглож байна. Одоо сагсан хүмүүс сонирхдаг үзэгчид ч гэсэн хоорондоо бүгд л ярьдаг шүү дээ. Энэ тоглогчдоо цөөхөн шилүүлсэн те. Задаг тайлах их ойрхон болцсон ингээд 89 тимээс ч гэсэн угаасаа тийм олон тоглогч үлдээгүү. Тэгэхэд эдгээр тоглогчтой хамт ингээд суралцаад тоглоод олон улсад тоглоо явж байгаа гэдэг бол нэгдүгээр тийм залуу тоглогчид азтай байна. Хоёрдугаарт багийн арын албан маш сайн ажиллаж байгаа тоглогчдыг бүрдүүлсэн байна. Тэгээ одоо Барс бол Түшиг Эрмүүн заяа гэдэг энэ холбон тоглогч төр тоглож байгаа хүлгүүдийн залуучууд байна шүү дээ. Энэ хэдийн ингэж хурдан сайжирж байгаа бол шалтгаан мэдээж бас сэргэлэн гэж тий. Сэргэлэн мөнх төвш ахаал бэлгүүн гэлэн гуравтай л холбоотой голчлон бүр холбогч төр тоглодог сэргэлэн гэж юм. Тэгээ одоо хүлгүүдээс үгд энэ тоглогчд нь үнэхээр зодог тайсан ч гэсэн ингээ ард нь үлдэх тоглогч нь бэлэн болсон байгаа байхгүй. Санаа зовх зүйл. Санаа зовх юм зүйл байхгүй. Энэ бол багийн одоо арын алба систем менежмент зөв ажиллаж байгаа. Менежмент маш зөв ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд тамирчид ч гэсэн залуу тамирчид ч гэсэн өөртөө олдсон боломжоо маш сайн ашиглаад одоо тэр хүмүүсээс авч болох бүх зүйлийг авч тэрийг талбай дээр хэрэгжүүлж чадж байгаа. Өөртөө сайжирч байгаа гэдгийг бид бүр нүдэн дээр харж байна. Барс болд удирдал эхлэхэд ямар байсан одоо хөлийн чандад очиод одоо гадны тоглогчдын эсрэг ямар гоё тайван тоглолтыг үзүүлээ. Сая тэр сүүлийн тоглолтын шилдгээр шалгарсан шүү дээ. Тэр олон өндөр лигоноор мундаг тамирчтай нэг баг байж иж одоо тоглолтын шилдгээр шалгарна гэдэг бол бахархаж суусан баха. Тийм бас ариун болтороо бахархаж суусан. Харин тийм яа. Яг нөгөө нэг Зэшко засгалжуулагчийг бас явуулахад ариун бол засгалжуулагчид эргэлзэжсэн хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна. Арай эрт явуулчлаа ч юм уу те арай болоог байхад нь явуулчлаа. Одоо ингээд ариун болд багаа удирдах чадах уу гэдэг ч юм уу. Тийм асуулт бодонд ажилладаг 3 тоглолт. Тий. Тэр асуултын хариултыг бол сая BCL-ээс хангалттай харсан байх гэж бодож जैन. Тэгээд бас нөгөө талаасаа нөгөө системийн суудсан баг гэдэг тийм л дээ. Одоо тэгээ авраг аваад BCL дээр хэсгээсээ цааш шалгарх юм бол ариун бол тасгалжуулагчийг буруутгах өнцөг байхгүй ш тийм үстэй. Шууд яа одоо жинхэлсэн бэлх тээ. Ер нь бол одоо цаашдаа нөгөө хідэн жилээр урт хугацаагаар ч гэдэг юм уу. Тийм л баг. Одоо тэгээ тасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг харуул хамгийн туршлагатай энэ чин зэрэг үл. Чин зэрэг. Тэгээд пужаг шээс. Тэгээд яг тасгалжуулагчтай албанд гэж байхгүй бах тийм. Багийн нөгөө захиралчтай сагсан мөнгө хариулсан захиалаар. Өөр чин болохоор Эрдэнэ Баясгалан. Дахиад хүн байгаа л юу. Тэгээд байхгүй хаа. Тэгээд дөрөв байгаа л. Дөрөв шүү дээ. Тэгээ пужаг хажуунаас нь зөвлөхөр ингэж яваад. Тэгээд ингээд 3 ингээд энэ дөрөв. Тэгээд ер нь харьцангуй бас залуу бүрэлдэхүүн. Тэгээд яг хав нэг багийн ахлахаар ажиллаж исэн хүн бол байна тийм үү. Эрдэнэ Баясгалан дасгалжуулагч. Тэрийг ахлахаар ажиллаж исэн. Тийм. Тэгээд ерөөсөө яг ингээд энэ баг өөрөө бүрдээд нэлээд удаан хугацаанд өнгөрчлөө тийм. Бүхэн үндэсний дээдлийн аврагыг аваад үзсэн баг гэдэг яг энэ төвшөнд орж ирээд энэ дасгалжуулагч нартай ажиллахад бол ямар ч асуудалгүй л байгаа. Тийм ойлголцгоо. За хэсэг хугацаанд завсарлаад нэвтрүүлгийн дараагийн хэсгээр хэдүүлээ ирж байгаа драфтын талаар оюутны лигийн шилдэг тамирчид болон одоо улсын аврах шалгаруулах тэмцээний талаар ярилцгаална. Ингээд хэсэг хугацааны дараа студид дээр уулзцгаая. Хупнос нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үндэсний дээдлийн албан ёсны банк банк ажиллаж байгаа. Мөн хамтдаа төрүүлж ялах нь урайтай Unitel Group болон манай нэвтрүүлэгтээ 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа Bacchus брэнд ажиллаж байна. Өөрийгөө харьлын өдрийн ирчвчээ Bacchus-аас. За өнгөрсөн 7 хоногийн гол сэдв бол дотоодод болсон. Гол сэдв бол бас оюутны лиг байсан шүү дээ. Оюутны лигтээ залгуулад баг зэрэгцээд залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээн сайн шандад болсон. Тэгээд хамгийн бас сонирхолтой санагдсан нь оюутны лигт ингээ финал тоглож исэн тамирчид оюутны лигийн финалынхаа маргааш нь улсын аврахт орсон явж исэн. Тэр их сонирхол байсан. Тэгээд манай лигийн тоглогчид бас байсан тийм. Тийм лигийн залуу тоглогчид бас харагдсан. Бараг л ихэнх нь байсан баха. Тэнд одоо Дархан United-ийн залуучууд байсан. Налах Бизоны залуучууд байсан. BCH Knights-ийн байсан.
Тийм. Одоо өөр чи хин юм бэ? Манай Эмэгтэйгийнх залуу нь гэсэн бүгдээрээ л байсан тий. 23 хүрээгүй үндэсний дээдийг тоглодог. Ямар олон хүн байт юм бэ гэж бодлоо. Тэгээд зарим тоглогчид оюутны лигээ дуусгасан тоглогчид нь тэнд тоглож байгаа шагнал авах гээд тундуур нь хүрээд ирсэн бас тоглох явсан шүү. Тэгэхээр энэ бас нөгөө нэг энэ давхцлын жоохон бас тамирчид жоохон ашиггүй ч юм уу те аль нэгэн заа сонгох ёстой ч юм шиг тиймэрхүү санагдсан. Мөсийн эмэгтэй шгшааг аврагын төлөө тоглосон шүү дээ. Тэгэхэд би их анзаарсан аахгүй нөгөө Wings-ийн тоглогч чинь баг бүгдээрээ мөс шүү дээ. Тэгээд жилээс жилд ирж үздэг. Тэгсэн чинь энэ удаад баг байхгүй. Нэг ганц хоёрхан тоглогч нь л явж ирсэн. Тэгээ яасан бэ гэсэн чинь Nam Falcons гэдэг багаараа U23-д улсын аврагт оролцоод явж ирсэн. Тэгээд тэд бүгдээрээ л бас шагналыг нь түүсэн байлээ. Тийм. За эмэгтэйчүүдийн төрөлд бол яг сая Цэндэгийн хэлсэнчлэн Мойсийн шонхрууд аврагын алтан медалийг авсан. За тэдний хэсэг Royal Pirates гэдэг Pirates тийм одоо дахин дэрэмжтэй Pirates гээд Royal их сургуулийн баг. За 3-т их засаг Eagles буюу одоо яг Royal их засаг хоёр бол оюутны лиг дээр хоёулаа Final Four тоглосон багууд шүү дээ. За бид нэр Мойсийн шонхруудын бүрэлдэхүүнийг харж байна. Үндэсний дээд лигийн тоглогч номерд нь тэгээ хулан, соёлоо гэх тээ. Тийм байна. Ер нь баг бүгд байна. Сэрэглэн, гэрэлмаа гэл. Минжирмаа. За яг тоглож байгаагаас ням цэцэг байх шиг байна тий. Ням цэцэг үлзийхүү. За тэгэл угаасаа энэ бүрэлдэхүүнийг харах юм бол төрүүлэхгүй байчих тий. Тэгээд шилдэг тоглогч нь Бараг дээд лигийн нэг баг юм байна. болсон. Ардын хулан. тийм билээ. Тэгээ энэ тоглогч бас үндэсний дэдлэгт бол хангалттай олон минут тоглож чадаагүй болох гэж би бодоод байгаа. Тэгээд яг нөгөө гар нийлдэг олон жил хамт тоглосон энэ хэдийнхэн хамт тоглохоор л үнэхээр өөр төвшөнд байж чадсан гэдгийг тэр энэ авсан шилдэг тоглогчийн шагналаас нь бол би олж бодсон шүү дээ. Олж харсан. За энэ бүрэлдэхүүнийг харахад ер нь бол дээдлэгт орчихсон ч болмоор л бүрэлдэхүүн харагдаж байна тий. Одоо талаас илүү бараг 70% дээдлийн тамирчид байна. Тэг өмнөх өдөр нь нөгөө оюутны лигийн финал дээр чинь Амбук ах шүү дээ. Ирээд үдцсэн явж байгаатай маргааш нь энд очиод шагнал гардуулсан юм. 10 дахь тоглогч нар дээр. Тийм, шантч одоо юу ах та ах юм тэгээд. Тэгээд өөрийнх нь нутаг руу очиод тэгээд нутаг руугаа давхичаад ирэхэд бол асуудалгүй л үү? Ер нь их олон гоё тоглолтууд бол болсон. Ялангуяа энэ тоглолтууд их хөрсөлдөөнтэй болсон сураг бол байлээ. Эцсийн мөч нөгөө баазардаад мөнгө цолбоо ахаад очиж нэг баазар хийчих шүү. За эрэгтэйчүүдийн төрөлд харин Дархан United аврагын алтан медалийг авсан. За замын үд жигүүртэн гээд төмөр замын дээд сургуулийн жигүүртэн гэдэг те. Тэнгуү замын үд гээд нэрлээ. Замын үд жигүүртэн гэдэг баг мөнгөн медаль, хүрэл медалийг налах бизон авсан байлээ. Тэгээд MVP-ийн дүлгүүн байсан баг тий. Тийм. Дархан United-ийн дүлгүүн бол шилдэг тоглогчоор шалгарсан. Дархан United ч одоо нөгөө угаасаа л залуу баг. Тэгээ бараг л бүрэн бүрэлдэхүүнээр энд байгаа нь харагдаж байна те. Бас л 70% нь Дархан United-тай холбоотой бас нэг мэдээлэл гарсан байсан те өчтөр. Тийм байлаа. 3 тамирчин гэрээс байна. гэрээс сунгасан Сумья баазар. Сумья баазар тэгээ содон жамц байсан. Содон жамц тэгээд нөгөө манай өндөрчөө Балчин юм. Балчин юм. Яг мэдээж одоо Балчин нэмтэй бол гэрээ сонгох нь бол зөв ёсных байх. Яхахгүй энэ баг өөрийнхөө ирээдүй болгож авч явах гэж байгаа тоглогчтой нэг гэж харж байгаа. Дээрээс нь содон жамцад бол олон нөгөө өөр багуудаас өндөр дүнтэй саналууд ирсэн гэд хэлсэн байсан шүү дээ. Гэсэн хэдий ч ингээд яг өөрийг нь илүү их тоглуулж байгаа, өөрт нь боломжийг өгж байгаа энэ багтайгаа цаашаа амжилтын төлөө тоглохыг хүсэж байна гэдэг ийм мессеж өгсөн. Их гоё юм тий. Тэгээд саяны потенциал өндөртэй тоглогч шүү дээ. Дархны баг дээр нөгөө олон улсын хэмжээний мастер их баярын хүүн бас тоглосон байлээ. Эрхэн баяр. Эрхэн баяр ахтай бийлээ гэдэг шүү дээ. Тэгээд одоо чи өвөө нь дархныхаа шишээ тоглосон, аав нь тоглож байсан. Одоо ингээд гурван ярээ шишээ авт ингээд тоглож байна. Тэр бас хараад их гоё санагдсан. Тийм тэгээд дархан яхахгүй л сагстай газлаа тий. Нэмээд харахад бас Андрус Мазутис гэж юм дасгалж он удаан жил ингэж ер нь одоо Монголын сагсан бөмбөгт өөрөө хувь нэмрээ оруулж штэ. Илүү шинэ үеийг залуу үеийг бэлдэж гаргаж ирэх тал дээр би яг энэ дархан United-ийн баг авраг авсныг ерөөсөө Мазутисын сторинаас харсан. Айн медалаа зурцсан байж. Айгу Монголд идээшэд ер нь Монголд суурьшаад байна тий. Тэгээ ер нь Европуудад ялангуяа Серб, Латвид дасгалжуулагч нарт Монгол их таатай газар юм шүү. Дорой жил одоо Мазутис дахиад нэг жил үйл ажиллагаа тодорхой болчихсон шүү дээ. Баг плей-оффд оролцсон хөлүүд эсрэг хожигдсон тий. Дархан United чинь залуу багийг одоо дахиад магадгүй эх жил плей-оффд ороод техник шатаад авах ч юм уу. Тэгээд шалгууруудаа бол нэмээд явах бах. Тэгэхээр Мазутис дасгалжуулагч одоо туслах дасгалжуулагч бас аз баяр байгаа тий. Энэ хүмүүсийн хоорондын ажил улам лагцтай байна бол бас лигийн сонирхчийн үед бол их л гоё үйл явдлууд болоо л. Тэгэд одоо ч драфтаар дархан чи хэдээр сонгох юм бэ?
Эгийн 8 дэстэй. 8. Тэгэхээр тэгээд эхнээсээ 3-т сонгосон. 3 сонгоно тий. Тэр л бас их сонь. За тэгээд драфт руу Драфт авах. гэж ирсэн нэрээ драфта ярээ. За драфтын нэрийг бол 5 дугаар сарын 1-ээс авч эхэлсэн. За маргааш буюу 5 дугаар сарын 8-нд драфтын өмнөх хамгийн ихний бэлтгэл болон за тэр бэлтгэл юу болдог вэ гэхээр өнгөрсөн жил би та бүхэндээс нэвтрүүлэг шууд амжуулсан тий. Одоо тасгалжуулагч нар цуглараад биеийн хүчний одоо сорилуудыг авдаг тамирчдаас бүгдийг цуглуулж аваад авдаг. За багуудаас тусдаа одоо драфтын өмнөх нээлттэй бэлтгэлийг зарладаг. Хуваараа зарлж болдог тий. Тэгээд эндээс ажиглаж ирсэн нэг зүйл юу байсан бэ гэхээр надад бол мэдээж энэ тоглогчдыг бүтэн оюутны лигийн туршид эсвэл гадаад байхад нь багийн арын албаныхан бол дагаад мэдээллийг авцсан энэ тоглогчид багтаа нэгтгэхийнсэн гэдэг ализны уулзаад эхэлсэн байдаг тий. Гэхдээ өөр нэг зүйл нь одоо тэр драфтын бэлтгэл дээр илүү гайхшруулж чадах юм бол сэтгэл төрүүлж чадах юм бол бас боломж байгаа нь бол ажиглагдсан. Магадгүй одоо хүлээлттэйсэн тис өөр болоод нэг хэдэн сарын дотор хэдэн нэг жилийн дотор ч юм уу тис өөр болгоод өөрийгөө хөгжүүлж чадсан байх юм бол тэдгээр тоглогч нарт боломж олддог бол санагдсан. За бид нарт дараалал харагдчихээн драфтын өмнө нийт 3 бэлтгэлийг Сагсан бөмбөгийн холбооноос бол зарласан. За харин 2 дахь бэлтгэлийн дараа нэрээ 5 дугаар сарын 19-ний өмнөөс одоо драфтад сонгогдох магадлал бага гэж үзсэн тохиолдолд нэрээ татаж болно. Одоо бусад нэрээ өгж байгаа тамирч энэ чи одоо 100 одоогоор 154 хүн нэрээ өгсөн байгаа шүү дээ. Тэрнээс ердөө 10 сонгогдох учраас эхний 10-т өөрийгөө орохгүй нэ гэж бодвол ер нь нэрээ татсан зүгээр. Яагаад гэх юм бол бүртгэлтэй тоглогч гэдэг тамирчин одоо тамирчны нэр дээр бүртгэл үүсчих учраас ямар нэгэн байдлаар одоо хэрэг хаяад явчихдаг. Тэгээ оюутны лигтээ эргэн тоглох боломжгүй нэг жилийн хугацаанд тий. Яг хоо эм лигт бас тоглох боломж нээгдэнэ. Тэгээд яг ер нь юу гэдгийг драфтын нэр татна гэдэг бол их тийм одоо ухаалаг үйлдэл байж магадгүй зарим нэг тоглогчтой. Учир нь яг ингээд магадлалын онолоор хувьлал бодоход нэг 4-5% боломж байна. Тий нүүнэ. Манай тоондоо санцэндээ. Одоо тэгэл 15 тоглогчоос ерөөсөө ганцхан тий одоо насны хувьд хэрвээ дахиад оюутны лигтээ тоглох боломж байгаа бол бусад тоглогчтой харж агаад одоо нэрээ татсан бас зүг болов уу гэж бодож байна. Гэхдээ яг өөрөө дээдлийг бас шууд дээдлигт орох биш одоо хөгжлийн лиг тоглож байгаа дэшээ орох одоо хүн болгон ч өөр төлөвлөгөөтэй шүү дээ. Бүхэн драфтаар шууд сонгогдоод орох хэрэгтэй гэсэн үг биш. Өнгөрсөн жил одоо юу байсан бэ гэхээр бидний өмнөх жилийн туршлагаас авч үзэх юм бол за драфтаар багууд 2 тойрог сонгосон тийм эрэгтэй тоглогчтой. Тэгэнгүүтээ лигт орж ирээд тэр тоглогч нарт заавал баталгаатай цалинтай тогтмол сар болгох цалинтай ийм гэрээ санал болгоод өгөх ёстой. Ийм үүрэг хариуцлагыг багууд бол хүлээж ийсэн. Тэр нь эдгээр тоглогчдыг шууд оюутны одоо лигээс орж ирээд ч юм уу шууд бүтэн ажилчин болгож чадж байгаа гэсэн үг. За тэгээд хамгийн баг цалин нь юу вэ? 2 дугаар тойрог 1 дугаар тойрог нь ялгаатай байсан санагдав. Цалингийн нөгөө доод хэмжээ заасан байсан. Тийм 2 сая гаруй чөлөө тийм төгрөгтэй угаасаа нээлттэй байсан шүү дээ. Тэгээ харин энэ жил бол 1 тойрог гэхээр бас энэ цалин дээр нь өөрчлөлт орох нь уу, юу болох нь уу тэрийг бол одоогоор сайн мэдэхгүй байна. Тийм тэгээд яг Сагсан бөмбөг анх сонирхож байгаа ч гэдэг юм уу? Сонирхоод удааг байгаа үзэгчтэй хэлэхэд бол драфт комбайн буюу энэ драфтын өмнөх бэлтгэл дээр бүх багуудын драфтыг сонголт хийх багуудын одоо дасгалжуулагч менежерүүд цугладаг тий. Аль тоглогчийг авах вэ? Хэрвээ одоо нэг нүдэлсэн тоглогч байгаа бол тэр тоглогч маань яг энэ бэлтгэл дээр сайн байна уу? Энэ тоглолтын дээр яг болж ийн үгүй юу? Бүр цаашлаад бэлтгэл гэмтэлтэй байна уу тий? Юу нь илүү асуудалтай байна гэдгийг харж болно. Тэгээд Адам Сэндлерийн нэг кино байдаг шүү дээ. Саяхан гарч ирсэн Хасл гэдэг. Тэр киног үзэх юм бол одоо драфт гэж юу вэ? Скаутуудын талаар гаргадаг уу? Тийм. Бүр илүү одоо мэдлэгтэй болно. Тэгээ яг бас нөгөө одоо нүдэлцэн тоглогч нар байгаа ш нэмдэж оюутны лиг дээр ингээд хараад тэр тамирчдыг бас хооронд нэг талбай дээр харьцуулан харах боломжийг энэ драфтын өмнөх бэлтгэл бол олгодог. Тийх бах. Тэгээ одоо оюутны лиг дээр бид нэг ингээ харах юм бол тий нэг талд нь хүчтэй багууд байгаа. Нөгөө талд нь сул багууд бас байгаа шүү дээ. Тийм багийн тоглолт учраас яг хувь тоглогчийн чадварыг харах тэгэлгүй яах вэ? Одоо итүгний энэ гарааны 5 ихэд хэдүүлээ харсан шүү дээ. Бараг бүгд 2 м юм хаашаа гэмэрл тийм өндөр ур чадвартай тоглогчид байсан. Гэтэл одоо өөр нэг дээд сургуулийн сая Final Four, Elite 8 шалгараагүй багууд бас байгаа тий. Тэгэхээр одоо бол харин зөвхөн өөрийгөө лигт орох хэмжээний гэж үзэж байгаа шилдэг тоглогч нар нэг дор цуглах учраас бас өөр байх баг. За насаагийн хувьд энэ удаагийн драфтад нэрээ өгсөн тамирчдаас бас сэнийг онцлохыг хүсэж байна. Яг нөгөө оюутны лигийн пэйж дээр драфтад нэрээ өгсөн тамирчдын эхнээс нь одоо үзүүлэлтэд бас
зарлаад явж байгаа юм билээ. Тэгэхээр та бүхний бас анхааралд өртсөн одоо сая Final Four финалыг бид дамжууллаа шүү дээ Elite 8. Тэндээс бас онцгойлж харсан тамирчдын талаар ярилцъя. Онцлог тоглогч гэх юм байна. За би хэлчихье. Миний хувьд бол Mobis-ийн Батолдыг онцолж байна. За ягаад сургуулийнхаа дүүг болохоор за яг таарагчтай. Яг тэгэхээр 30.3 оноод унжсан, 30-аас дээш оноод унжсан цорын ганц тоглож нэгсэндээ онооны лидер болсон. Дээрээс нь холбоон тоглогч хэдэж самбарт өсөрдөг, цэцрэл цайтай 5.1 самбарт унжсанаас гадна оновчтой дамжуулалтаараа бас лигийг тэргүүлсэн. Үндсэндээ оноо авалт дамжуулалт гэсэн 2 голлох статистикаар лигийг тэргүүлсэн байна. За тэгээд бас нэг онцлог үзүүлэлт нь 3.2 бөмбөг тасалт. Маш өндөр үзүүлэлт байгаа. За тэгээ мэдээж яг давуу талууд их байгаа. Түүнээс нь тесрэлч гэдэг юм уу, орлтууд тий. Дээрээс нь нэг яг сул талд нэг үйл мэдээ шидэлт байгаа. Шидэлтийн орлого чиг 100 хийдэг. Ажилтны шидэлтээ хөв бас их тааруу харагдсан. Тэгэхээр энэ зүйлүүдээ сайжруулах чадвал Батолтын хувьд бол дээдлийг доорх магадлал маш өндөр гэж харж байна. Гол нь ингээд самбарын төлөв тэмцээл гэх зэрэг зүйлсэн сайн учраас шидэлтийг бол илүү сайжруулах боломж байгаа. Шидэлтийг бол заслах боломжтой тий. Энэ тоглогчийн хувьд 21 настай тийм үү? Тэгээ 21 настай залуу тоглогчийн хувьд гол нь нөгөө үнэлээд байгаа шалтгаан юу байсан бэ гэх юм бол Монгол Улсын боловсролын их сургуулийн богнууд баг энэ үйлрэл дундаас нь дасгалжуулагч болсон. Тэгэхээр дасгалжуулагчгүй байсан ч гэсэн элит 8 рүүгээ орж ирсэн билүү дээ тий. Тэгээд маш сайн тоглолтыг үзүүлээд магадгүй элит 8 дээр чинь 50 оноо цаашаагаа шалгарах боломж ч үүсчихсэн бохоггүй энэ багт. Тэгэхээр энэ бүх зүйлийг хийжсэн тоглогч нь багийнхаа Йокч гэл дасгалжуулагч тоглогч бүгдийг хийжсэн тоглогч нь Батолд байсан болохоор боломж өсөн дэвших боломж. Удирдлагын нэг тоглолтод онооттой, дамжуулалттай, бөмбөг тасалтай дрибл давлаа гэсэн. Квадрапл давлаа хийхэд ойрхон байсан. Дээрээс нь Mobis-ийн баг нь бол оюутны лигт ер нь их таархан байсан. Ер нь бол Elite 8-д орно гэдэг бол хол юм шиг харагддаг байсан. Сүүлийн 2 жил ер нь бол ингээ 2 жил дараалаад Elite 8-аар ороод ирсэн. Мэдээж багийн лидерийн үүрэг энд бол маш том байгаа. Тийм. эмэгтэй өгч гэсэн нэлээд сайжирсан тийм үү? Багаж чирсэн л гэж харагдахаар байна. Үнэхээр яхахгүй чирсэн. Одоо бид нэр Итүгэн Мойс гэх нөгөө топ байнга л одоо финал шалгардаг болчиход байгаа ийм багуудын талаар ярих өөр. Mobis шиг ийм бүрэлдэхүүн харьцангуй сул багийн талаар ярих бас өөр байгаа байхгүй. Тэгээд Батолтын үед бол Саксон бүгэл яг эхний одоо анхны спорт биш юм байлээ. Өмнө бүхний спортоор хичээлж жагаад хоёр дахь спорт нь Саксон бүг. Саксон бүр хичээлж гэлээ тийм ч айхтар удаагүй байгаа юм байлээ. Тэгэхээр энэ тоглогч энэ богино хугацаанд оюутны лигийн одоо нэгсэнд энэ насандаа бол хамгийн шилдэг оноо авчихна шүү дээ. Монгол улсын. Тэгэхээр бол энэ богино хугацаанд ийм амжилт үзүүлж байгаа нэхэр цаашлаад юу гэдэг илүү сайжрах боломж бол бүрэн дүүрэн байна. Метр 90 см тий? Метр биш 80. 80 см. Юу хэлээ гэж биш 80. Гэхдээ 80 хүртлөө асуудаггүй одоо хоёр хилийнхээ засраа гаргаад тогтдог ч юм уу хүнд авч өсөрдөг тийм айхч гэдэг юм уу. Тэр бол амар юм. За ингэж юу ч сургуулийнхаа дүү бивстлээ манайнаас яг хөө мэдээж яхаарахгүй ингэж бас ярихгүй байх. ярихгүй байх аргагүй л дээ. Онцгой илэрлээ. Нөгөө отгон жаргал тасгалжуулагч бас ярьжсэн нэвтрүүлэг дээр ярьлуу зүгээр ярьж илүү одоо ингээд насанд хүрсэн тоглогчийн хурдыг нэмэгдүүлнэ гэдэг бол боломжгүй зүйлээ. Тэгээ тэр чинь ингээд нөгөө яг хүүхдийн хурдыг яхад хэдэн нас гэлээ маш жоохон 6 настай дэмжлүү 7 настай дэмжлүү ингээд хурдан дээр ажиллах боломжтой байдаг. Харин шидэлтийн техникийг бол засч болно. Одоо тэр хүн яаж хүлээж авахаас хэр одоо хүлээж авах чадвар сайтай байна гэдгээс шалтгаалan шидэлтийг бол засч болдог гэж хэлчихсэн. Тэгэхээр Батолтын хувьд бол боломжтой юм байна. Тийм. Тэгэхээр одоо шидэгч сайн бэлддэг жишээ нь одоо юу гэдгийг А2 тасалжуулагч дээр яг зуны хугацаанд лигийн тоглогчид их очиод байгаа юм шиг байна тий. Одоо ингэ хэлбэл бодоод үзье л та. Бэлтгэл хийгээд аль баг авал сонгох боломжтой вэ гэдэг. Энд ч одоо холбогч мөртлөө оноо авах чиглэлээ олгоч байхгүй юу? Тий, аль багт илүү хэрэг болох уу тий? Тий, одоо за доороос орж ирэх чинь Mongolians тэгээд хов чонхрууд хоёр дээр яах нь уу? Эсвэл тэгээ бусад багууд холбогч хэр. За мэдээж одоо Eps бол холбогчтой хүлгүүд холбогч хангалттай тий. Финалд метал гэхээр уугнаа хуугаа гэдэл бас хуугаа ч бас Niles дээр гэрээтэй гэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр яах нь уу? Инх тэмүүлэн байгаа. Тэгэл ингээл бас гоё бодох юм ихтэй болж байгаа байхгүй юу? Болкоога. Гэхдээ одоо багууд бас хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй тий. Их тэмүүлэнтэй метал гэрээгээ сунгах уугүй юу гэдэг сонирхолтой драфт гэсэн дээр одоо өнгөрсөн жилийн драфтад нийт 20 тоглогч сонгогдож багуудад орсон. Тэндээс гэрээгээ сунгасан нь мэдэгдэж байгаа тамирчин болвол за яг чин хутаг одоо өөр багт гэрээгээ сунгасан байгаа. Тэгээд хурцаатар сая сэлэнг бодностой бас гэрээгээ 3 жил гээд энэ бол маш гоё одоо сайн мэдэн штэ. Сэлэнгийн багтаага. Батолч одоо 3 дугаар курс юм байлээ. Тэгэхээр хэрвээ драфтаас өмнө нэрээ татахгүй бол саяны удирдлага Батолтын сүүлийн удирдлага байсан гэсэн үг.
Тэгэхээр Зааж бас тоглож. Сэргийн ирэх боломжгүй юм да. Тэгээ яхахгүй зөв л байх л та. Ингэж одоо хоёр үзүүлэлтээр тэргүүлсэн 35 хийсэн үлрэл та нэрээ өгнө гэдэг нь өөр 45 хийлтэй шүү дээ бас. Тэ. Тэгээ тэр чинь баг оюутны лигийн статистик үзүүлэлтүүд яг тэгж дээдлийг шиг одоо дээр үчигсэн тий. Ерөөсөө сайн тэмдэглэгддэггүй байсан учраас яг тэр элит 8 дээр Батболтын авдаг 51 оноо илүү 49 оноо тий. Тэр бол баг хамгийн дээд оноо байж магадгүй гэсэн юм мэдээлэл байлээ. Тэгээд одоо өөр мэдж байгаа түрүү жилийн драфтаар орж ирсэн тоглогчдоос гэрээгээ сунгасан өөр мэдж байгаа тамирчин Өөр байна. одоогор Яг сонсогддог. тийм. Яг зарсан нь мэдээлэл. Магадгүй тийм багууд нь бас нэг мэдээлэл хийлгүй сунгацсан байх л үүсэх тий. За дараагийн За тамирчин ярих уу? би болвол миний онцлог тамирчин болвол санхүү эдийн засгийн их сургуулийн Цэнд аюуш. За би яг финал дээр яриа авсан. Финалийн одоо үзүүлэлтээр хамгийн өндөр үзүүлэлттэй тамирчин байсан. Финал биш ээ нөгөө нэг хүрэл медалийн төлөөх тоглолтын дээр тийм. Санхүү эдийн засгийн их сургууль болвол ингээд 18 жилийн дараа оюутны лигээс хүрэл медалийг хүртсэн. Одоо багийн бүрэлдэхүүнд бас 4 жил тоглолцсон нэлээд олон тоглогч нар байсан. Тэгээд маш сэтгэл хөдлөмж мөч байсан тэдний хувьд. За Цэнд аюушийн хувьд гэх юм бол 2022-оос 23 оны үлрэлт Final Four-т шалгарч исэн. Тэгээ энэ жил бас хүрэл медаль авсан. Тэр нь оюутны лигт Ийм жил байна. доктортой тоглож байгаа залуу. Тэр нь үзүүлэлтээ өвчихсэн. Тэгээ сүүлийн улирлуудад оюутны лиг үзэж байгаа үзэгчд маань байх юм бол мэдээж энэ залгын тоглолтыг бол харж байгаа. Тэрээс нь одоо санхүү хэрэл бид нар хэдийнэ ингээд үндэсний дээдлэх тоглож байгаа залуу тоглогчдын төлөөлөл бас байгаа шүү дээ. Сүүл тэгэхэд одоо Эпс тоглож байгаа Эрдэнэ Аянгат тоглохоос өмнө энд байсан. За тэгээд Тулуу байна. Аз хоёр чинь бас санхүү оюутан байлоо. Тэгээд оюутны лиг тоглоагүй. Тэгээд одоо Майнерсийн Баяр тогтох байна тий. Яг ингээд цуг тоглож ирсэн. Эпсийн Чойж юм лөө. Юу лээ? Чойж холбогч уу? Тий. Тэгээд ийм санхүү эдийн засгийн их сургуулиас тэгээ бас нэлээ одоо хэлсэн шүү дээ 4 жил оюутны лиг тоглосон гэхээр одоо хүрэл медаль авсан бүрэлдэхүүнээс хит хитэн тоглогч драфтад нэрээ өгөх бах. Тэгээ Цэнд аюушиг яагаад онцолж ийн гэхээр тэр одоо хүрэл медалийн төлөөх тоглолтын дээр маш жигэд тогтвортой одоо тоглолтыг үзүүлж оноо бас сайн авснараа бас л их өрсөлдөөнтэй тоглолт болсон эцсийн мөчөд тожил байгуулсан шүү дээ. Тэгэхээр Цэнд аюушиг онцолж байна. Өөр та бүхэн сонслоо. За би надад бол угаасаа онцлохгүй байхын чаргагүй нэг тоглогч байна. Тэр бол мэдээж Итөөгөн Ирвсүүд багийн гол тоглогч Инх Амар. Та бидний мэдэх. Одоо та бүхний болон Монголын сагсан мөг сонирхчдын маш сайн мэддэг болчиход байгаа юм тоглогч байна. За Инх Амрын гол зүйл юу вэ гэх юм бол за өмнөх амжилтуудаас гэх юм бол те оюутны лиг дээр бол угаасаа маш сайн тоглолтуудыг бол үзүүлчихсэн. Гэхдээ 3-3 төрлөөр үндэсний одоо шигшээ баг хүртэл хэмжээний ийм тоглогч бол хэдийнэ болцсон. 3-3 шигшээ багийн өнгөрсөн жилийн тэр U23-ын бэлтгэл төрөлд яг орж байгаа. Яг сүүлийн 4 тамирчинд багтаагүй санагдаад тийм. Гэхдээ хамтаа бэлтгэл сургалт хийгээд явдаг. Тэгээд хамгийн гол давуу талыг үүсгэж байгаа зүйл нь 2 м гаруй өндөртөө мөртлөө бөмбөг цайн эзэмшдэг холбон тоглогчоор сая тоглолоо шүү дээ. Энэ Final Four-ын тоглолтууд дээр авч үзэхээр. Тэгээд финалийн тоглолтоос үзэгчд маань бол энэ тоглогчийг ямар хэмжээний хүн бэ гэдгийг бол хангалттай харсан байх. 28 оноо авсан, оюутны лигийн Final MVP болсон. Тэгээд талбай дээрээс бас хамтаа нөгөө ярилцлага хийгээ сууж их ч гэсэн энэ тоглогч бас ямар гоё даруухан ингээ цааш та төгсөн дэвш боломжтой вэ гэдгийг үзэгчд маань бол эхнээс нь хараад мэдэрсэн болов гэж найдаж. Шигшээ багийн өргөтгсөн бүрэлдэхүүнд сүүлийн 2 цугларалтанд дандаа өргөтгсөн бүрэлдэхүүн дуудагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тасгалжуулагчдын баг бүрэлдэхүүн энэ хүнээс ямар нэгэн зүйлийг харсан учраас ирээдүйд потенциалтай боломжтой байгаа учраас яг одоо гараад тоглоход бэлэн биш ч гэсэн энэ хүнд потенциал байгаа гэж бодсон учраас ингэж өргөтгсөн бүрэлдэхүүн дуудагдсан байна. Намрын шигшээг өргөтгсөн бүрэлдэхүүн дээр төрөлхтний сургаалтаар хоёулаа очиод харж хаад Инх Амар бэлтгэл дээр бүр үнэхээр гоё юмсан. Ялангуяа битэрчлөө ярьж байсан Инх Амар бараг шигшээ дуудагчиж магадгүй юм байна шүү гэд. Нөгөө шогч нэг залуу тамирч дуудагддаг штэ. Тэгээд Инх Амар явчихлоо гэж бас харж байсан шүү. Бэлтгэл дээр бүр үнэхээр гоёсэн. Тийм би яг тэгээд тэр бэлтгэлээс өмнө Инх Амар Балжины мөрийг амар их андуурдаг байсан. Ер нь бол их царай төрхийн өвд ч төстэй өндөр зорилгоо тийм. Насан ч бас чиц баг. Тийм тэгэхээр яг ийм тоглогч одоо ингээд сагсан мөнгөч нь ер нь өндөр байх тусмаа илүү давуу талтай нэмээд одоо бөмбөг сайн эзэмшдэг бол бүр илүү давуу тал болчиход байна шүү дээ. Тэгэхээр багууд бол нэлээд их сонирхох болов гэж. Ер нь тэгээд олон сагсны иргэн тойронд байгаа хүмүүсийн хүлээлт бол мэдээж түүний драфтын номер 1 гэсэн Монголын
хүлээлтэл байгаа. Тэгэхээр нэгээр хэн авах нь уу? Ховч анхрууд Монголын соёр ихний хоёр сонголтыг хийн те. Тэгэхээр бас яг нэгээр авах нь уу эсвэл өнгөрсөн жил юу болсныг санаж ивэл Эрдэнэ нэгээр сонгогдно гэж их яригдсан. Шуум ярьж байгаа л те. 14-өөр сонгогдсон шүү дээ эпс рүүгээр. Их Тэмүүлэн ч гэсэн нэгээр сонгогдно гэж их ярьсан. Бараг 8 8 билүү металл руу орсон тийм. Тэгэхээр бас их. Яг нэг лиг тоглож байгаа тоглогч ч гэсэн нэгээр сонгож байгаа гэж бодож байсан. Та дэс нэг асуухад энэ хамар одоо өнгөрсөн жилийн драфт ангийнхан бол тийм айхтар нөлөөтэй байж чадаагүй шүү дээ багтаа. Энэ хамрын нөлөөг яаж харж байна? Нөлөөтэй байж чадахгүй. За нөлөөтэй гэж хэлэхэд хэцүү. Чи одоо эхний 8-аар гараа плей офф шалгарсангүй шүү дээ. Ямар байлаа. Удирлын төгсгөлд очиж олсон гэж бодоо. Удирлын дунд хэсэг хүртэл бол ер нь чимээг байсан. Гэхдээ Чин утга шиг тийм драфтын тоглогч байсан юм. Ихэнд бол Майнерсын баяр тогтогч балж эхэлсэн шүү дээ. Тэгсэн. Нэг 5 тоглолтод л болсон. Тэгэл бас тавлаа байхгүй тий. 5 тоглолт. За яг үндсэн асуулт байна. Энэ хамрын нөлөө яг тийм нөлөөтэй байж чадах уу? Ер нь бол одоо Дахин United Балжины нөлөө яг ямар байгаа эхний жил бол нэг тийм хэмжээнд байх болов уу гэж хараад. Би бол бүр илүү байх гэж бодож байна. Гэтэ ямар багт очих нь нэгдүгээрт хамгийн чухал тийм үү? За ба энэ хамар очоод нуруулаг. Дээрээс нь оюутны лигт ингээд сайн тоглоод өөрийгөө бол хангалттай харуулсан. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах хэмжээнд очиж чинь 3-3-аар шигшээ багт ингээд олон ингээд тоглолтууд оролцоод ингээд явж байгаа. Энэ залуу бол одоо ахад лиг рүү орж ирэхэд нуруунч байна, шилдэнч байна, бөмбөг заална. Тэгэхээр боломж бол хангалттай болтох байх. Яг бүр нөлөөтэй байж чадах. Бүр одоо сайн талаас нь харах юм бол хэрвээ зөв багтаа очоод зөв дасгалжуулагч дээр тий зөв системд очиж чадах юм бол баг азаагаас илүү одоо олон нийтэд тусан юм руки жилч байх боломжтой. Гол нь азаагаас илүү байх. Язууч ч бүр гол нь шүтэлтэй шүү дээ. Гол нь азаа онцгой дээрээс нь шууд хүлгүүдэд орсон болохоор улам илүү онцгой болсон байхгүй. Тэгээ хамарт бол азаас илүү юу гэдэг нөлөөтэй потенциал боломж нь байгаа. Тийм шийдэлтэй тий. Тэгээд азаа энэ хоёрын хооронд бас ижлэхэн зүйлс байгаа шүү дээ. Азаа ч энэ жил MVP болоод шилдэг хамгаалалт тоглогч болсон бол энэ хамар шилдэг хамгаалалт тоглогч болсон финалийн MVP болсон. Тэгээ бас нэг давуу тал нь нөгөө шигшээ багийн бэлтгэгчдэр ч очсон гэр нөгөө тоглогчдод одоо хамаагүй нэг дог суудсан тоглогч л байгаа тийм. Тэр лигт бэлэн болсон залуу гэж хараад. Тийм бах тий. Тэгээд эхний 1-2 сонголтоор авчих байхаа гэж би бодож байна их хамрыг. За эхний 2-оос хойшоо бол найраг баха. Яасан ч ихний 2 цаа. Тэгэхээр Монголиас юм уу хов чонхруудад очно л гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Тэндээс өмнө 8 явчихгүй дээ. Тийм одоо юу болох вэ? Хэрвээ зүгээр энэ хоёр багт очиод тоглох юм бол хангалттай шилэг боломж олдох байх. Нөгөө доороос орж ирж байгаа баг залуу тоглогч нарыг тий. Магадгүй ирээдүйн нүр царайгаа болгоод явах ч нэг боломж нь олдох юм билүү. Яг сая энэ жил тоглосон бүрэлдэхүүнээр орж ийн гэсэн баталгаа байхгүй шүү доороос тий. Тийм тэгээд хов чонхруудын дасгалжуулагчаар чинь лавга дасгалжуулагч. Агуу Монголынсын дасгалжуулагчаар чинь лавга дасгалжуулагч ажиллаж ирсэн тий. Нөгөө хов чонхрууд дээр нөгөө нэг сэлэн бодност ажиллаж исэн. Ванчинсүр. Тийм ванчинсүр дасгалжуулагч. Тэгэхээр лавга дасгалжуулагч бол ялангуяа энэ хамрыг бас нэлээд тоглуулж чадах байх. онцлоод тоглуулж чадах болов уу гэж бодлоо. Авираа байгаа тий авирыг автсан. Тэгэхээр сонирхолтой болох уу. Энэ бол ингээд өөрийн хүүхдүүд аа. За таны хувьд онцлох тамирч хэн байна? Оюутны лигээс. За надад бол City Iron-уудын золоодрох гэж тоглож байгаа онцлж байна. За оюутнууд дундаа бол ялааны алгуур хочтой. Ямар сайн. Тий яг нөгөө довтлог маш сайн хааж зогсоодог. Сайн хамгаалалтын тоглож байна тийм. Наад гэж байгаа юм тий. Гэтэ яг нөгөө нэг City-гийнхэн өөрсдөө тэгдэггүй юм байлээ. Өрсөлдөгчд нь золоодрохыг яг тэгж өчөлдөг гэсэн юм. Тэгэхээр тэ. Ялааны алгуур гэж. Яа. Амир. Маруулын баатар шгэлсэн. Би одоо өөрийнхөө нэг онцлог тоглож байгаа одоо ингэж бивстлээд шүү дээ. Антван гэж байгаа. Тэгээд золоодрохын хувьд яг ингээд оюутнуудын авраг хүртэл болоод үзсэн юм туршлагатай тоглогч. Яг энэ жилийн тухайд гэх юм бол City Iron-ууд дасгалжуулагч нь эзгүй байсны улмаас тэгсэн. Медаллаас мултарсан тийм. Дасгалжуулагч нь өөр газар бужигнуулж байлаа. Тэгээ өөр газар бужигнуулж байлаа. Тэгээд будагтай талбайд яг одоо хэдий энэ хамар шиг шийдэлтгүүч гэсэн будагтай талбайд хийх ёстой зүйлүүдээ хийчдэг, найдвартай ононуудаа авчдаг, хамгаалтан дээр ч гэсэн маш сайн тусалдаг юм. Тэг базар хүрийг санагдуулаад өгдөө тоглоно. Тийм. Юугаар довтлооны самбарт илүү сайн Гэтэл хийдэг. дээдлэгт орж ирэхээр одоо биеийн хүч нэлээд дутах байхаа. Яг иймэр бол байж чадахгүй байх гэж би бодлоо. Хөгжин шүү дээ. Мэдээж хөгжин л дээ тий. Дээдлэгч одоо ялаа баах одоо зөгнөд байгаа шүү дээ. Тийм бахан зэгнүүд байгаа. Тэгээд хөгжих боломж нөгөө будагтай талбайд ингээл тулах хүмүүсийг бодлоо. Одоо яг л энэ жилээс чи магадгүй тий. Stone, Scott Mittin том тоглогчид их вэ гэсэн үг шүү дээ. Тоолборттой одоо өөр ингээл олон хүмүүс байж. Гэхдээ ер нь энэ жилийн драфтын тоглогчид илүү одоо өнгөрсөн жилиг бодвол илүү нам гүн байгаад байна тий. Өнгөрсөн жил чинь бол бүр одоо ингээд чин утаг
гадаадаас ирлээч гэдэг юм уу? Эсвэл Эрдэнэчийн яг нөгөө нэг оюутны лигийн супер од байлаа шүү дээ. Ингээд инх тэмүүлэн бас 3-3 тал хэдийн одоо өөрийнхөө нэрийг гаргацсан юм тоглогч байлаа. Илүү хүлээлт өндөр байсан байна. Үеэсээ л болж байгаа. Хурцаа тийм. Би бол харин энэ жилийн драфтын тоглогчид ирэх үйлрэл би одоо илүү их талбай дээр харах болов гэж бодож байна. Учир нь хэм бол өнгөрсөн үйлрэл одоо 2 тойроор хийцэн сонгогдсон тамирчид оюутны лиг тим амир од олоо шуулдсан тамирчид одоо ихэнх нь драфтаар сонгогдсон тамирчид ихэнх нь одоо бан цаалалаа шүү дээ үйлрэлийн турш. Харин ирэх үйлрэлд одоо 10 тоглогч сонгогдож орж байгаа учраас тэр сонгогч одоо хамаагүй хүмүүсийг бас авах боломжгүй байна шүү дээ багууд ингээд энэ тэндээс те. Тэгэхээр илүү чанартай байх илүү чанартай илүү талбай дээр бид олон минут харах бах илүү нөлөөтэй байх бах гэж бодож байна. Юм хүлээлттэй байх. Жилийн драфтаас бүр сургаж сонсогддог нэг тоглож байгаа да. Бүр царай тэр драфтаас шарагдаагүй. Ямар? Завхны нэг сонголт байсан. Тэгсэн. Хин дээр сонгогч. Нэрийг санахгүй нөгөө нэлийн 32 настай тоглогч байсан. Тэр тэгээд драфт эрэхтэй өгцөн те завхны тэр ирэх нь. Би тэрийг сонссон. Чарагдаагүй. Асуусан. Тэр улирлын өмнөх бэлтгэл ингээд драфтын дараа бэлтгэлдээ хамрагдаж явж байгаа өөрөө ингээд бүтэн цагийн ажил хийдэг. Тэгээд би ажиллаа хийнэ гэд ажиллаа сонгосон байлээ. Тэгээд дэдлэгт ороог мөлий. За эмэгтэй дэрт бол онцлж ярих хүн байна уу та нарт? Одоо мэдээж эмэгтэй дугаар дээр зөндөө ярьсан мэт. Тэгэл болцсон уу те? Нямц цэг жавцсан болон маа. Тэгээ нэмт цаг миний зүгээр ингээд ойлгосноор нөгөө оюутны лигийн авраг авсныхнараас сэрэлэг авахд лиг драфт нэрээ өгөх гэхэд өгөхгүй гэж магадгүй юм шиг надад бол санагдсан. Яг өгөхгүй гэж хэлээгүй л те. Гэхдээ ахаад нэг жил бас оюутны лигтэй тоглох нь дахиад нэг жил оюутны лигийн авраг авчмаар байна. Тийм магадгүй хэрвээ зүгээр яг тэрхийг бол өгөөсөхгүй. Тэгэхээр хэрвээ нэмт цаг нэрээ өгөх юм бол нэгээр байх магадлал бас байгаа. Өгөхгүй бол гээд дахиад доороос одоо нөгөө байх уу гэх. Эрэгтэй оюутнуудад инх хамарг ярьжсэн бол эмэгтэйд нь бол ямцгаа шүү дээ. Шгшавгийнхаа өртгсөн бүрэлдэхүүнд үндсэн бүрэлдэхүүн төрөлд тогтсон тийм. Тэгээд дээрээс нь шгшав гэх юм бол жавзан дулан байгаа. Тэгээ инх буян чинь бас 3-3-аар бас тоглоодсэн шүү дээ хүмүүсийн охин. За тэр нөгөө Тайванаас Намуна ирдсэн сая тоглож шээ. Тийм. Тэгээ өөр одоо онцлог тоглогчид гэвэл хин юм байл. Тийм. Мөсийн 8 дугаартай Тамир гэж юм бас гоё шиддэг ийм. Тэгэл үе үед Монгол Улсын их сургуулиас яг драфтын тэрүүн сонголтууд нэг онцлог гоё тоглогч байсан. Royal Girls-ийн сэлгээний холбогч 2 дугаартай хин гэдэг тоглогч байлаа. Тэр тоглогчд бас яг холбогчоор үндэсний дээдлийг тоглол их боломжтой потенциалтай юм. Надад бас нэг тоглогч байна. Надад нэг тоглогч. За, Батилсын Ану. Яг нөө монголчууд шидэгч их зөөн шүү дээ юм тийм. Ануныг харахаар яг цэвэр шидэгч байгаад. Яг нэг өөрөө ч 30 дугаартай. Тэг яг нэг шидэлтэн орчвол ер нь алтгаа мэдгүй шиддэг. Тийм тоглогч байлаа. 2 жил би яг тоглолтыг харж. Надад бол их засаг олон улсын их сургуулийн Бичигмаа гэж. Тийм байлээ. Тэр үнэхээр гоё тоглогч байлээ. Ер нь бол эмхтэй Эрдэнэ гэдэг хэлдэг. Улирлын MVP-стэй угаасаа. Улирлын MVP тийм. Айгу зүтгэлтэй. Зүтгэлтэй, бие өвчтэй, хурдтай, нэмээд талбай харах мэдрэмж нь бол үнэхээр гоё байна. Эмхтэй драфт илүү сонирхолтой болох гэдэг юм уу? Тэгэх гээд байна. За тэгтээ тэгээд драфтад ердөө 16 тамирчин сонгогдно. За гэсэн хэдиж бүртгэл үүссэн тамирчид эм лигт тоглох боломжтой байгаа. Тэгээд Сэлэнг бодонд одоо сонгогдож чадаагүй байлаа гэж бодоход эм лиг Сэлэнг бодонгийн одоо эм лигийн багт тоглолдог ч юм уу тийм ийм боломж. Тэгээд эм лигтээ өөрийгөө хэрвээ харуулж чадах юм бол шууд дээшээ дээдлэгт ороод ирэх боломжтой. Тэгэхээр одоо яг Сэлэнг бодонс шиг цөөх хідэн багт байгаа хэвээр. Ганцхан Сэлэнг бодонс асуулгч байгаа болцсон шүү дээ хөгжлийн лигийн баг. Одоо тэгээд дээдлийн хөгжлийн лиг дайдад байгаа. Knights-ас байгаа. Тим одоо тоглогч хамгийн том жишээ бол BCH Knights-ийн холбогч Нямбат. Драфтад нэрээ өгөө сонгогдоогүй. Тэгээ хөгжлийн лигт Knights тоглож байгаа. Тэгээ дээдлэгт ороод ирсэн. Ер нь бол улирлын сүүлийн тоглолтууд дээр баг гарааны холбогчоор тоглосон шүү дээ. Бүрөдөр ч бас тийм шүү дээ. Дээдлигээс хөгжлийн лиг рүү яваад, хөгжлийн лигээс Бизон руу. Тийм. Дээдлигээс бүр хөгжлийн лиг рүү яваад эргэж ирээгүй тоглогч ч байна. За нэг иймэрхүү байна. Өнөөдөр эх 7 оны хуваараа нэвтрүүлгээд өндөрлүүлэхээс өмнө харъя. За 11-нд бишрэлт металл банк арена тоглох бол 12-нд хүлгүүд болон бишрэлт металл хоёулаа тоглоно. За 14-нд бишрэлт металл хүлгүүд дахин тоглох юм байна. Ийм хуваартай байна. Тийм ерөөсөө яг ингэж хуваарийг харах юм бол нэг тоглолттой нэг өдөр, араас нь хоёр тоглолттой нэг өдөр. Нэг завсарлаа. 1-2-2-1 гэж явах. Тийм байна. За тэгээ одоо эм банкны зөвхөн шгшээ байгаа дэмждэг байсан бол одоо ингээд сүүлийн 2 жил клубүүдэд дэмжиж байна. Нэг нь бас их гоё байна. Тийм тэгээд яг энэ
одоо Таиландд болж байгаа тоглолтуудыг, Тайванд болж байгаа тоглолтуудыг харахад үзэгч их цөөхөн байна. Тийм байх. Тэгэхээр манай Монголын сагсан бөмбөг сонирхогчид, хасын үлгүүдийн фэнүүд, металлын фэнүүд гэлтгүү те яаж монголчууд сагс үздэг юм бэ Тийм гэдгийг ээ. Аха. энэ хүмүүст Харуулаарай. тод харуулаарай. Зигийн хаан чансааг бас харуулаарай. Мэдээж одоо YouTube-ээр маш олон хүмүүс үзэн тэ international feed. Тэгэхээр одоо Монгол цагс ямар их хөгжиж байгаа гэдгийг үзэгчдээс нь олон улсын үзэгчид бас харах байх гэж бодож байна. Хайтекийн тоглолтыг харж байгаад үзэгч байхгүй тэгээ хөрхөөс их тааруу тоглож байлаа. Тэгээд энэ шил үзэгчтэйгээ сайн харьцдаг шүү дээ. Тэр нэг яг BCL-ийг одоо тайлбарлаад байгаа тайлбарлагч маань өөрөө яг Монголд ирж байгаа. Тэгээд их догдолж ийн гэсэн. Яа тэгэхээр мань хүн рүү бас монголчууд хуучин Facebook хаягаар их бичиж байгаа шиг байна. Одоо ийм үг хэлээч. Зааж өгөө те. Тийм зааж өгөө. Тэгээд маш их юм хандлт ирж байгаа учраас Монголд сакс яаж одоо үздгийг яаж тоглолтыг хармаар байна гэсэн тийм өндрөглөлт ирж байгаа юм. Тань тэр нь ойр суулаас гой мэдээлэлүүд авах юм биш шүү. Тэрээс мэдгүй юмнууд их олон удаа өрөөрэй. За тасалбар Shopee-ийн мэнд орчихсон байгаа үзэгчдээ та бүхэн тасалбараа эрт худалдаж аваад тоглолтоосоо бас одоо 30 минутын өмнө ордондоо хүрэлцэн ирээрэй гэж зөвлөмөр байна. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараараа эргүүлцгаая.